two. Okay. Thank goodness. All right. He has been swinging it over. Right here. Now, wait a minute. Let me ask you, Can you tell him this? Congratulations. What? Sorry. I'll be with you. Yes. Yeah, well, Now please rise for the playing of the national anthem of Japan. Veuillez maintenant vous lever pour l'hymne national du Japon. My curtain calls. You brought me fame and fortune and everything that goes with it. I thank you all, but it's been no bed of roses, no pleasure cruise. I consider it a challenge before the whole human race, and I ain't gonna lose. We are the champions, my friends. We'll keep on fighting till the end. We are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions of the world. Эрдэнэ дотын говьл гээд хотхонд одоо өссөн миний жуудуудтай холбогдох анхны юм бол
дөрөвдүгээр ангиас ер нь хүүхдүүд чинь жоохон байхдаа зодонтой кино үзэл энэ цагаан хувцастай кино хувцастай хүмүүс хараад ийм болчих юм шиг карате хийчихсэн гэдэг ингэдэг байсан. Биднийг бага байхад бол гений жудо гэдэг жудогийн гайхамшиг гэдэг одоо тийм нэг Японы уран сайхны кино гардаг. Тэрийг бол ангиараа үздэг. Нэг биш бүр 10 ч үзсэн хүмүүс байдаг гэсэн ингэ дараалал үздэг. Тэгээд тэрнээс үүдээд бас энэ жудогийн секц байдаг гэд ингээд хурж ирээд сексэнд ороход бол Наваторч багш бол кимондо зогссон. Тэгэл бидний үед чинь кимон гэж одоо бид нар чи мэдэхгүй. Ээж аваагаа шаналгаж яаж одоо цэргийн одоо цагаан дотор хувцсыг одоо олон давхарлаад нөө 100 юм буучид нэг даав байдаг гэсэн. Тэрийг бас олон давхарлаж ингэ ширүүлж оюулаад ингээд кимонтой болж ингэж орж одоо хүүхдүүд одоо хичээлж эхэлсэн. Тэгэл одоо бэлтгэл сургуультад харчаа дараад нэг үзэж харсан тэнд нэг заалтаа болцсон хоёрт кимонтой болцсон хүмүүс чинь жуудаа бэлтгэлээ тарстай багш одоо жуудаа бэлтгэл хийгээд дууслаа багш нэг жоохон завчлөгөөр одоо дуусгаал ингээ гарах хоорондоо ингээл карате ч юм уу болж өсөөр одоо энэ ханд хазаач чи өсөж харьяагаал нэгнийгээ янз бүрийн одоо хитүүд карате жуудагийн одоо юм үзүүлэл ингээ явдаг гэсэн. Жуудаа өхөр хичээлээр энэ дэвжэн дээр ирэхэд одоо манай анхны өгш иш Батарших гэдэг хүн одоо бидний үлгийж авч анхны жуудаа өхийг өсгий зааж ирсэн. Манай Нармантах бол анх 1987 онд ангардын сексэнд анх миний сексэнд орж ирж хичээлсэн. За тэр үед бол говьлын сургуулиас бол ихэнх одоо хүүхдүүд бэлтгэл хийдэг байсан учраас говьлын бага хүүхдүүд ирж энэ бэлтгэл хийсэн. Тэгээд манай Нармантах тэр говьл хичээлдэг тэнд сургууль байсан учраас энд ирж бэлтгэл хийсэн юм аа. За анх бол Нармантах бэлтгэл сургууль хийж явахдаа бол 90 авиастай 90 их мэдрэмж сайтай тийм үгэд ирсэн. Бие хөгжил сайтай. 90 тэмцээнд бэлтгэл эхэлж хийснээс энэ тэгээ 2 сарын дараа байна уу 3 сарын дараа байна уу Сэлэнгийн тэмцээнд анх хүүхдийн тэмцээнд очиж оролцож байсан. Энэ тэгээд за нэг бэлтгэл ихснээс хойш бол эхний яг өдрийн үлээ сандгүй нэг 7 хоног эртээ хичээлсний дараа л энэ хүүхдүүдээр өөр байна гэдэг нь илт мэдэгдэж эхэлсэн тийм. Манай эрдэнэ чинь бол орсууд их байдаг байсан. Орсууд их байдаг байсан болохоор янз бүрийн тэмцээнүүд баг нэг сардаа бол 2-3 тэмцээн болдог. Тэгээд орс хүүхдүүдийн дунд манай монгол хүүхдүүдийн дунд жил болгон одоо ингээд дандаа баяр шинэ жил одоо ямар ч октябрийн баяр илүү бүх баяраар ингээд хоорондоо тэмцэлцдэг тийм байсан. Тэгэл харж яхад Нармантах зүгээр бүгдийг гарч ирэл хөмрөөл саваал гэдэг шүү дээ. Яг л тэгж л анхаарч байсан. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл байнгын цуг бэлтгэл сургуулаа хийгээл. Манай хангад клубын тамирчин Дорж улмын Нармантах бол одоо миний багын найз. Бид нар одоо цуг нэг багт нэг дивжин дээр бэлтгэл сургуультаа хийдэг байсан. За тэгээ Нармантах маань анхныхаа олон улсын тэмцээнийг Орхон аймагт 17 настай байхдаа одоо мөнгөн медаль авч ийлээ. Энэ уулын байжуулах үйлдвэрийн нэрэмжит олон улсын тэмцээнээс тийм медаль авч ийлээ. Түүнээс хойш бол одоо энэ хүн бол Аз, Төв, олон улс, Европын орнуудын бүх тэмцээнүүд бол одоо мундаг амжилтуудыг гаргаж ирсэн. 7 дугаар ангийн хүүхэд анх Сан бүхий улсын аваргаар тэрвш багштай цуг очиж зодоглоод Өрөнгө аймагт болсон Самбай улсын авар шалруулах тэмцээнд би 48-д ороод Нарка нэг 45-д орж ирсэн. Анхны одоо улсын аваргаас алтан медаль авч ирсэн. Нарка дээр бол 1980-90 оноос хойш бол энэ цогтой хамт одоо тэмцээн уралдаанд явж Нармантах эрдэнтээс бие дарахнаас өсвөрийн тэмцээнд анх 90 онд өөр хангаад очиж барилдаад анх танилцаад тэгээд тэрнээс хойш дээр 2000 он цогтой хамтаа тэмцээн уралдаанд орж ирсэн. Манай Нарка бол яг жудо хөрөө бол маш тийм одоо техниктэй барилдаа хийдэг. Канки унж одоо хоккей тоглож ингэж өссөн зодолтож зодуулж одоо орсуудтай их тэгж явдаг байсан. Мимаг нь бас манай говьл бас сайхан газар. Тэгээд тэр үднээс одоо тийм багадаа одоо тийм байсан ч гэхэд одоо тэгээд ер нь би одоо ингээ хүмүүсийг харахад
одоо манай ангийнх одоо их чирэг ч юм уу одоо тийм багаарсаа одоо тийм спортын хөгөөд хоккей ч юм уу хөлбөмбөг тоглоод ингээд юмд дэвсэлтэй багасаа тийм хүмүүс ч одоо юмд дэвсэлтэй тэгээ өөрөө бие даачдаг тийм чирэг тийм болт юм байлээ. Тэр бол бас сүүлд удаад хахад бас энэ спорт амжилт гарах бас бага ёсоос жоохон тийм нэмэр байсан болов уу гэж боддгийг бас. Би ч өөрөө говьлд одоо 2 дугаар 8 жил гэдэг сургуульд байсан. Тэр сургуулаа 8 жилээд үргээд 4 дугаар 10 жил гээд одоо манай говьлд одоо Эрдэнэ Горд хоёр ч хоорондоо бол нэг 10 км-ийн зайтай байдаг. Тэгээд 4 дугаар 10 жил дээр сураад 9 дугаар ангид анх одоо манай хангард клуб маань байгуулагдаад эхэлсэн байсан. Нар манд хаан одоо сайн жудоочин болоод сүрийн улсын аваас медаль авчихад 1992 онд бид нэр Баторших багш, миний бие гэ бүгдээрээ Франц улсад Лион хотноо олон улсын жудоохын залуучуудын тэмцээнд оролцсон. Анхны гадаадын том тэмцээнд Францад орж исэн. За энэ тэмцээнд манай нар мандах анх удаа алтан медаль авсан. Тэгтээ бол яаж явсан гэхээр бид нэр одоо яг тэмцээнд Лион хотод яваад очсон чинь нөгөө хүүхдийн маань кимон бидний ачаана төгснөөс хоцроод дараагийн онгоцоор ирсэн. Тэмцээн эхэлсэн үед нь очсон. Тэгээд Польшийн хүүхдийн кимоныг авч өмсөд тэмцээн зохион байгуулагч зөвшөөрсөн. Тэнд 5 барилдаж бүгдийн цэвэр ялж алтан медаль 58 кг-д залуучуудын тэмцээнд орж авч ирсэн. Монголын одоо өсвөр хүүхдүүдийн хамгийн анх олон улсад алтан медаль авч ирсэн юм хүүхэд. Анхны том гадаадаас авсан том медаль байна тэр. Тус тэмцээнд тэрвэж алтан медаль авсан сонинд бол одоо 2-3 сонинд одоо их Монгол одоо байлдан дагуулсан мэт ийм гарчигтайгаар Францын сони хөлөөд хүртэл гарч байсан. Ийм сайхан түүх байна. Анхны амжилтууд тэндээс эхэлсэн юм. 10 жилээд үргэлжчээд шгшээ өрөө очсон. Ингээд шгшээ очиход бол Валжины мавраг шгшээгээ халах дасгалж явуулагч. Манай ганц хөгш байна. Талигаач 2 багш дээр очиж одоо шгшээ дээр бэлтгэл хийсэн. Анх яг 10 төгсчөө шгшээ багийн тамирчин болчоод намар нь Макаод болсон АСТ аврах шалралт тэмцээнд одоо зодголж хүрэл медаль авч олон улсын хэмжээний мастер болж ирсэн. Жудочдын бол бас гол оролцох тэмцээн бол Европын тэмцээнд байдаг. Энэ Европын тэмцээнд бол одоо олимпик аврагад ордог бүх хүмүүс хоорондоо барилддаг, хоорондоо таардаг. Ингээд дараа одоо жишээ нь Герман, Унгар, Чех бошг ингээд дараас нь тэмцээнүүд олон болдог. Энэ зодголж одоо нөгөөтөө барилдаж нөгөөдөө судлах барилдаан тэгээд тэрний дараа одоо олимпик аврагад ингээд таардаг. Гол тэмцээн бол Европын тэмцээн байдаг. Тэгээд 94 оноос ахуулаад бид нар одоо Европын цуврал тэмцээнүүд оролцож эхэлсэн. Анх Германы тэмцээнд манай жудогийн тамирчид оролцож би мөнгө медаль авч ирсэн. Тэгээд Унгар, Чех боош гэдэг манай тамирчид манай Болдотор Чех боошин тэмцээнд хоёулангаас нь алтан медаль, Нэмэл хавг маань Чех боошин тэмцээнд хоёулангаас нь хүрэл медаль, миний хувьд бас ингээ хүрэл медаль, мөнгө медаль ингээ аваа явуулчихсан. 96 оны олимпийн бэлтгэл бол гол бэлтгэл бол энэ манай энэ олимп бааз гэж одоо утган билгоо байгуулж одоо Эрдэнэс 60 км газар байдаг Сэлэнгийн иргэд хөвөн дээр Эрдэнэ хотын олимпийн баазд одоо бэлтгэл сургалтаа хийж гарч байсан. Тэнд одоо ер нь Монголын тамирчид гол бэлтгэл аваад заасан. Тэрний хажуугаар бид нар тэнд бэлтгэл хийж байгаад Японд бас нэг 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж бэлтгэл аваад заасан. Тэр бол бас их гол үүрэг барилттай гол үүрэг тамирчдын хувьд бол олон партнертай гол тийм бэлтгэл бас болж чадсан энд. Тэгээд миний хувьд бол одоо манай хангард клубээс би 60 кг тэгээд манай Болдотор Нэмэл хавг гэдэг манай 3 тамирчин одоо олимпиад орох эрхийн төлөө ингээд бэлтгэл сургалтаа хийж эхэлсэн. Одоо 96 онд олимпиад орох тамирчид маань эрх авдгийн шинэ одоо тогтолцоо бий болж эхэлсэн. 96 оны АСТ авраг энтхийг улсад болсон тэргээр одоо мөн л баясгалан захиралтайгаа одоо манай хангард явж Азийн уршилдах тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнээс манай нар мандах 5 дугаар хайранд орж. Би бол тэндээс ирэх авсан. Тэгээд одоо Атлант олимпиад орсон. Тэрний дараа нь Европын цуврал тэмцээн одоо надтай таарж хүрэл медаль хожигддаг багир бол Польшид одоо бид хоёрыг таарж яасан. Польшийн тэмцээнд одоо Европын тэмцээнд доор хаяж
60-аас 70 ордог. Жуудаг бол асар их хөгжсөн Европт бол. Тэгээ миний хувьд бол эхний дөрөгтөө Словакийн бүхий гэлээд тэгээ хоёрдугаар дөрөгтөө Оросын бүхий гэлээд гуравдугаар дөрөгтөө одоо группийн аварга төлөө одоо Багиров гээд дэлхийн аварга хүрэл медальтай Европын аварга энэтэй таарсан. Тэгээд тэр хүн бол дархан хөмөрдөг мэхтэй. Тэгээд тэр мэхээ над руу 2 хийсэн. Тэгээд 2 удаа би хамгаалсан. Тэгээд 3 дахь оролдлогоор харин тэр мэхэнд орж би одоо цэвэр ялагдчихсан. Энэ тэмцээн болохоор яг Олимпийн өмнөх Европын зурвалч яг он гаргаал 1 сараас 4 сар хүртэл явдیں۔ Польшийн тэмцээн болохоор яг 2 сар энэ дундуур байсан бахаа тэр. Тэгээ манайх болохоор Герман, Унгар, Чех, Польш гэж 4 тэмцээнд оролцоод тэгээ би 4 тэмцээний 3-аас медаль аваад Германаас мөнгө аваад Унгар, Чехаас хүрэл аваад ингээ Польшд очиж Багиров тажигтаад ингээ малтарч ирсэн. 96-ны Олимп бол гол нэг Олимпийн Алтан Олимп гэдэг нэртэй тийм 100 жилийн ойтой давхцаж бас нэг онцлог жилээр бас авсан даа бас бэлгшээж баярлж явдیں۔ Олимпийн медаль авахд бол одоо ганц би өөрөө бас нэг бэлтгэл сургалт хийгээд ингээ авч байгаа юм шиг. Энэ бол энэ олон одоо багийн тамирчид байна. Тамирчдын минь одоо тэр бэлтгэл цуг хийж байгаа мөн багшийн хэлэх үг байна, мөн багийн эмч байна. Тэгээд одоо энэ үйлдвэр энэ хангард клуб маань одоо харамгүй тэмцээн уралдаанд бүний явуулж ирсэн. Энэ олон бүх юм нийлж ижил одоо тийм амжилтанд хүрдгийг бас хүн болго мэддэг баг. Тэгээд тамирчин хүн бол тэрийг бас сайн ойлгодог байх гэж боддیں۔ Ингээд Польшийн тэмцээнд дуусчаа бид нар буцаад одоо Монголд ирсэн. Монголд ирээд Олимп базаргаа бэлтгэлд гарсан энэ Олимп базаргаа юм дээр тэн дээр ерөнхий бэлтгэлээ ингэж базааж агаад Японы Будогийн их сургууль гэдэг одоо том их сургууль байна энэ Жуудогийн. Тэн дээр одоо Олимпоос ирэх авсан 3 тамирчин багштайгаа Бэлжийн аварга Батөрч багш ингээ 5 хүн явж одоо Олимпт оролцох юугээрээ Японд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. Эндээс энэ бол ерөөсөө Японд одоо клуб бол тэнд клуб нэг 200-аас 300-аад тамирчид байдаг. За манайд ч одоо цөөхөн бортны цөөхтэй учраас тэндээс бол их юм одоо бэлтгэл хийх ачаал их олон бортнортой гар зурж одоо бас судалгаа их өгдөжсэн. Тэгээ буцаж ирээд бас Олимпиас дээр л мөн сэргэлтүүд бол эндээ бэлтгэл хийж жаад ингээ Олимпиад очсон. Тэгээд суглаагаа харсан. Суглаа харахад бол бас чанга суглаа байсан. Энэ болохоор ягаад чанга гэхээр Германы тэмцээнд над тажигдсан Донохо гэдэг одоо англитай 100, Японтой 100. Тэгээд нөгөө нэг Польшийн тэмцээн дээр хожигдсан Багировтойгоо ингээд суглаа бол ингээд тэг жоохон чангадууд харсан. Тэгээд эхний дөрөгтөө Порто Рикогийн тамирчин хүмүүс гомхээр цэвэр ялаад. Хоёрдугаар дөрөгтөө нөгөө нэг миний хайгаад байсан ганц үзэлтгч мөн Англи, Европын аварга. Тэгээд мөн л одоо энэ Европын төвчнүүд бүгднгээр нь дөрвүүлж ирсэн. Нөгөө төгтөгөө даарсан. Donahue likes to go for the belt from here. Well, we all know Donahue can be brilliant. He's got his head together. Stuck on the edge. Энэ үнэтэй бол би яг Германы тэмцээнд таараад тэр мөнгө медаль авахдаа тэр маань дэлхийн аварга болдог соноодоо гээд Японы хожигдсон. Тэгээ надтай таарахад би бас тэрийг хожиж ирсэн. Тэгээ урд нэг бас таарад нэг хожигдсон болохоор бас имиж байгаа ч гэсэн тэгээд урд нэг хожигдсон болохоор бас надаас айж байгаа болоо гэж би бас дотроо бодож ирсэн. Тэгээд тэрнтэйгээ хоёрдугаар дөрөвтөд таарж одоо суулгах мэхээр одоо манай үндэсний бүхэд одоо ойлгомжтой хийдэг. Тэр мэхээр одоо коко хөнлөг авч ингээд цаг дуусгаж очиж байсан. Хамгийн гол хүн бол хожих хүн бол өстой хүн бол тэр Английн бүх байсан. Coca given. So Mongolian really has got the kind of style to upset Donahue. It's a wrestling style. Ингээд 3 дугаар дөрөвтөө Үзбекистаны тамирчин Мухтар өгöd Азаа орох
болохоор л очиод харцдаг. Нөгөөдөгтөө дахиад харсан. Тэгээд Бухтаровга нэг хөмөр нэг мхийн хариулж цэвэрлээд. Mamandak, such a hard fighter. He's very effective. Oh, Uchimata got his grip round the back. Got the contact. Lovely technique. Азавгаар 2-3 удаа харж байсан. Тэгтээ юу шиг ялгаж үзээгүй. It's very low. There is right the way around the back, Ray. Hopping Uchimata. Ингээд зооны аваргын төлөөх барилдаанд Японы Олимпийн 3 удаагийн аварга Намура гэдэг тамирчинтай барилдаж. За би өөрөө хүмүрх хийж хариу мэхэнд орж ингээд цэвэрлэгдэжсэн. Mamandak do the same against Nomura. Oh, very different styles here. Mamandak, very low. Well, anything can happen, can't it? From this position. Oh, and it has! What a switch! What an incredible switch. And Nomura, well, he's a revelation, isn't he? Ингээд зооноос 2-оор гараад хүрлэм талын төлөө барилдах барилдаа бол гол барилдаа. What a brilliant player he is. Uchimata, Sakeishi, but slightly different, Ray. Тэгэл өстөө нэг бооч таарсан багээрвтгаа одоо хүрлийн төлөө гараад ирсэн. Тэгэл урд нэг ожигдсан байсан. За одоо энэ дээр л хусах хэрэгтэй. Ерөнхий мхийн мэдж байгаа. Тэгээ бэлтгэл сайн байгаа юм чи өөртөө ихтэй гарсан. Хожиж гэж бодсон. Тэгээ гараад нэг минут гаруй хоёлоо нэгнээс үнэлгээ авалцаагүй. Тэгээд байж байгаа багээрвийг ингээд би шийдвэр торгуулсан. Багээрв урд нь бас хүнд барилдаа хийсэн бас тэгээд надтай тэр яг минут гарна 2 минутын төгсгөл үед бол гаран дутж байгааг бол би мэдэрсэн. Тэгээд нэг шийдвэр торгуултаа. Тэгээд өөр үнэлгээ авалцаагүй. Тэгээд миний тэр үүрэх мэх бол энэ урдноос Японы тамирчингаас нэг олонсын тэмцээн дээр яг тэгж үүрж цэвэрлэжсэн. Тэгээ яг тамирчууны сурсан юм одоо багшийн заасан юм өөрийн итвэх сурсан юм гэдэг бас нэг сурсан юм сураар бодгоо гэдэг шиг одоо тэгэл өөрийн рефлексээр л ороод ирсэн тэр үүрэх мэх бол тэгэл үүрч хидэл гээд багэрийг хожиж медаль авсан да их хөрлөжсэн тэр үед одоо үсрээд дээшээ алгуулсан манайх одоо доглоод намайг шоуглдээ тарзаа үсрэл хийлээгээд тэгээд яг тэр ухаан үед л өөрийн мэдлэгүүлгээ өсгсөн байлаа. Дараад нь өөрийгөө хараад бас жоохон ичих гэдэг нэг жоохон юм төржлөөсөн. Гэхдээ би одоо тамирчин босны хувьд Олимпиос медаль авсны хувьд одоо нэг бол тамирчныхаа одоо үүргээ гүйцэтгэлээ гэж бодсон. Их орныхоо нэрийг одоо бас Олимпийн тэнгэрд өргөцсөн. Мөн одоо бас нэг Олимпиос медаль авсан. Их баярлжсэн. Wasn't that incredible? The Mongolian jumping up and down, saying thank you very much. Тэгээ яг тэр чинь нэг яг нэг Европын түрүү хэлсэн шүү дээ би одоо Европын сурал тэмцээн чи яг нэгнийгээ судалж өрсөлдөх чинь яг л тийм юм болсон. Тэгээд Олимпиад мөн очиход бас хүрэл медаль дахиад таарсан. Тэр бол урд нь намайг хожигдсан гэдэг утгаараа хожих болов гэсэн найдвартай барилжсэн баг. Тэгээд би урд нь энэ чи юм их хийдэг бас тэмцээнээс бас нэг туршлага ингээ яагаад бичлэг автсан юм үзээд одоо хүмүүддэг, итдэг, үүрдэг одоо бүгдийг бас хагас судалсан байсан л та. Хэрвээ тэр хүнийг хожихгүй бол би медальгүй оцорно. Хожих юм бол медальтай. Ингээд Багировтой таарсан. Багиров нөгөө зоноос 3-аар гарсан, би нөгөө зоноос 2-аар гарсан ингээд. Ингээд Багировтой барилдаад Багиров урд нэг хожигдсан болохоор намайг хожино гэж бас дотроо юу яажсан. Би урд нь хожигдсан болохоор нөгөөдгөөс бас имээх вэхтэй. Тэгээ ер нь бол тэгээ одоо эцсийн өмч одоо ганц л авуулаа авахгүй юм чи одоо хэцүүгэл. Тэгэл үдсэн тэгэл минут гаруй үзээд хоёлоо юм авалцаагүй. Тэгэхээр Багиров жоохон итгэхгүй барилдааг үзүүлж нэг шийдвэр торгуулсан шүүгч. Тэгээд шийдвэр торгоод дахиад барилдаа гэсэн 2 минут гаруй гин минут өнгөрсөн байсан баг. Тэгээд одоо үүрэх мэхээр Японоор бол Сасай Цурукомигоши гэж одоо үүрэх мэхийг одоо хөлтөөгөө дээр нь одоо акробат тосолсон юм юуг одоо тэгж хэлт юм лээ. Тэр мэхээр одоо цэвэрлж ингээд хүрэл медаль авсан. Fabulous Olympics. Adjarov, a very cagey fighter. Oh, he's been caught.
Wasn't that incredible? The Mongolian jumping up and down, saying thank you very much. Миний медаль бол манай багшийн медаль, манай ард түмний медаль, мөн манай энэ ангард клуб энэ сайхан үйлдвэр энэ тусал дэмждэг энэ бүх хүмүүсийн медаль шүү гэдгийг бас давхар хэлмээр байна энд. Catches the sleeve, turns all the way in, and again catches the seat of his pants, takes him over the top. Brilliant technique. Narmandak of Mongolia doing his tribal dance, celebrating, and he deserves it. Энэ Олимпиас медаль авна гэдэг бол ганц миний одоо хүчин чармаалтаар юм тамирчин бол авдуу. Энд бол багийн хамт олон. Тэр үед бол манай багийн хамт олон бас сайхан жуудгийн хамт олон байсан. Ангаар төлөөд бэрэн одоо нэмд орж олон улсын хэмжээний мастер Эрдэнэбаатар, Уянга, Түмээ гэдэг ингээд тэгээд дээд үед бол баахан манай Эрдэнэтэй бүх хөгчүүд байсан. Шгшөөг дээр одоо яг гол Олимпиад бэлдэж байхад партнер болж байсан хүмүүс манай Баттулга байна. Эрдэнэбаатар, нэмд орж гээл тэгэл одоо ах нарын гараар орж одоо тэднэртэй өрсөлдөж тэднэрт ихлэ ялагдаж тэгээ ялдаг болоод тэгээд энэ амжилтанд үрсэн. Монголд ирсэн тэндээс гэлдэгоо ирсэн ээж аав багш нар бүгд одоо баярын минь над руу дэвшүүлж ирсэн. Би энэ тэндээс Олимпиадын отгон цагаахаар бас нэг наашаа багс уулж мэдлэгээ нөгөөдөө дэвшүүлж ирсэн. Яг тэр намайг медаль авахын өмнөхөн манай үе төмөн би яг боксын тамирчин одоо Америкийн тамирчин нутаг дээр нь цогж унгаагаад байгаа мөртлөө ялагчаад тэгээ тэр яг одоо манай жудогийн юутэй боксын хоёр зэрэг болсон юм билээ яг финалийн юу. Тэгэхэд нөгөө отговлыг дараа одоо манай хэд Олимпиадын бүх хүмүүс үеэрөө очиж нөгөө нэг Америкт тоглолтыг үтчихэд тэндээс геос тавхад яг манай дээр ирж финал үтчихсэн яг тэр хооронд бас тэр сонирхолтой тийм нэг эцэг таарсан юм билээ. Тэгээ бас нэг Олимпийн өмнө жингээ өглөө үзүүлчихэд нэг тэгээд нэг өрөөндөө очиод нэг арц үзээ өгүүлчихээ тэгээд хоолнд орсон надаа цөнхөө өрөөд ингээ хоолнд ороод гарч ирээд нэг автобуснаас уухсан нөгөө манай автобусанд бүгд явцсан. Тэгэл одоо яад юм блэ гэл нэг автобус руу очиж хамраас өхөө зогсчихжээ. Тэгээ байж байгаа л гэсэн чи хойноос нэг гимнастикийн нэг автобус нэг өөр тийш явна. Тэгэхээр танаа залт ойрхоо тэгтээ хол та нар өөрсдөө гүүг орчоорой гэл тэгсэн орчуулагч нөрөө. Тэгэл тэр автобус суугаал яг нэг хол аргагүй нэг өөр чиглэлтэй байсан буулга бид нар гүүгэл яг дивжн дээр тэмцээн болж байгаа зааланд ороод ирсэн. Тэгэл 60 кг нэр дуудсан. Миний нэр дээр гарцсан. Тэгэл яг нэг 5 минутын барилдын дараа миний нэр би одоо гарах нөгөө тамирчин тэнд би яагаад байгаа. Тэгээд тэр хүлээлгэн цаг юу нэг багштайгаа зогсцсон. Би санд минут орж ирээл тэгэл авцаад байлаа 5 минут би яагаад тэгээ гарсан. Тэгээ эхний учраа мөн гайгүй хүн байсан учраас бас тэгээд нэг тайвширч яа. Түүнээс бас автобус унаандаа ингээ оцсон бол бас нэг ивүүл юм дэрвэд болох. Тэгээ айгүй бол хоцроод ингээ жуудогийн дүрм чанга учраас дивжн дээр хүн гараад 30 секунд зогсоод нөгөө өрсөлдөгч гарч ирээг бол ингээл шууд хасдаг. Тэгээ бас нэг тийм юм яагаад бас барцтан тэр үед тэгж гарч ирсэн юм гэж бас дотор бодож явдیں۔ Тэгээд Олимпиас ингээл нутагт ирэхэд бол манай Батар шуугч бол аль хэдийн ингээд Орт одоо Оросын нэвтрүүлгээр хэлсэн юм билээ. Тэгэхэд одоо энд байгаа манай тамирч Нарманд алтан медаль авчлаа гэж ярьж ирсэн мэл. Алтан медаль авчлаа тэгээ үйлээд байна гэдэг ингээ хоорондоо яриад Батар шуугчийн гэрлөө манай жижигүүрээс зургатаар үтчээ ярьсан чи багш мөн одоо үйлцсэн алтан медаль авчлаа гэдэг. Тэгээ Орд дээр ирээд дахиж ингээ нөгөө нэвтрүүлгөөрөө давтарч үзэхээр ингээ яг хөрөл медаль авсан ингээ мэдэгдээд. Тэгээ бүүн баярлж ирсэн. Медаль авахд одоо энэ шагналын систем гараагүй байсан. Тэгээд тухайн үед бол отгон билгийн ерөнхийлөгч маань одоо $5,000 намайг яг медаль авсны өрөө ингэж бүх тамирчтай хуралдуулж аваад
бас шагнажсэн багш нарыг бас шагнажсэн $1000 байсан баха тий. Тэгээд тэрнээс одоо тэр шагналын үеийг харж манай бусад тамирчид бас жоохон урам харилж гэж яажсэн. Тэгээд Монголдо ирээд одоо үйлдвэр маань хүлээж аваад манай уулын үйлдвэрээс надад одоо УАЗ 469 маркийн машинаар мэлаж ясан. Би их баярлж явдیں۔ Манай мөн одоо жудо бүхий холбоо тэр үед одоо баасан жоо байсан. Холбоо маань бас нэг говийн шагналыг шагнаж байсан. Ингээд манай Валжаа урга багш маань одоо манай үндэсний олимпийн орны ерөнхийлөгч Загц сүрэн дарганаар мөн одоо хотын дарга байсан инх бол дарганаар ингэж хоорондоо ярилцаж одоо байрыг минь одоо давхраас шагнаж хоёроор ингэ шагнажсэн. Тэгээд тэр хүмүүст бас баярлаа гэж хэлж байна. Та бүхний одоо бүгдээр нь чинь ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсээрээ. Миний амжилт төдөөгүй манай бас хэсэг тамирчдын амжилт бол энэ хангард клубтэй бол ашиг олгоотой. Манай хангард клуб бол бас Монголд байхгүй том клуб. Энэ бол нэг номерын клуб. Сая бол урд нь одоо олон улсын чанартай тэмцээн авах том заал баригдсан. Мөн одоо хөлөмбөгийн шин одоо зүлэг дэвжээ тавих юм байлээ. Мөн одоо жилийн 4 өдөр байнга мөсөөрөө байд ингээд уран голод хоккейг одоо хөгжүүлэх талаар ингээд бас яаж байгаа юм бэ? Тэгээд манай энэ хангард клуб бас олон сайн тамирч дэлхийн авраг олимпиад бас медаль авсан хүмүүс олон гавьяатад төрсөн. Хамгийн сүүл манай баясгалан захирал өөрөө гавьяат болсон. Тэг ер нь их булган сүлттэй юм газар. Манай хангард клуб бол мөн энэ одоо энэ клубоо дагаад одоо энэ клубын гол юу бол манай энэ уулын үйлдвэр маань одоо тамирчдыг бас харж үзэхэд бол их том тусалж одоо дэмждэг юм аа. За ингээд эх орныхоо төрийн далбаг мандуулж байсан үе үеийн тамирчид одоо мандуулж байгаа залуу тамирчид болон манай хангард спорт клубын хамт олон үйлдвэрийн хамт олон орхончуудтай одоо олимпийн хороо байгуулагчны 50 жилийн амжилтыг дэвшүүлж та бүхэнд ад жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ. Та бүхэнд баярлалаа. And everything that goes with it, I thank you all, but it's been no bed of roses.